хоёр бол Филадельфиад сурж амьдардаг хоёр оюутан охин байна. 2024 оны Улсын их хурлын сонгуулиар өгөхгүй бид хоёр харилцлагатай ох гэдэм болохоор Нью-Йорк хот руу бүр автобустан бэрэн очиж сонгуулиа өгсөн юм аа. Яна. За. Энэ бол миний цэвэр реакшн. Бидний бичлэг дээр бол бид хоёрын сургуулийнхаа хэсгээс Нью-Йорк явах автобусны буудлын руугаа метродож байгаа дүр зураг харагдаж байна. Хоёр автобусныхаа буудлын дээр ирсэн ойчрлоод хүлээгээ зогсож ийн гадаад нэг иймэрхүү байна. Тэгсэн чинь автобус маань ирсэн чинь ийм гоё өндөр том хоёр давхар автобус байдаг юм да. Би бүр шок. Би ер нь бол хоёр давхар автобусанд нэг сууд ганц удаа сууж үзсэн. За тэгээс та амар баярлалаа дээшээгээ гарсан байдаг. Замдаа явж байгаа бичлэгээ хийн гэж бодсон боловч би 2 цаг унтаж явсараа таарсан. Ингээ уушлаарай шууд тасалтаад Нью-Йоркт ирсэн байлаа. Ваа, өндөр байрлал. За, доошоо бууж ах. За, эндээс та бүхэн миний гутлыг сайн хараарай. Энэ бол ингээ палатан дээр өмсөхөд үнэхээр зохимжгүй гутал байгаа мэт боловч би Нью-Йоркт ирж байгаа хүн байна да зөндөө алах байлгүй дээ гэд хөлнийхөө эрүүл мэндийн ирээдүйн сайн сайхны төлөө ийхүү гүйлтийн хүзмс гэдэг юм аа. За ингээ гараа тартал ийм сайхан өндөр барилгууд бидний тосон хүлээж байлаа. Бид хоёр сая амир хөлтөл мөнгө хэмгээл юу лээ болтгоо газраар нь гяс шургаал орсон чинь буруу газар руу гараад одоо уцаж гарах гэдэг чинь хүү юу вэ? Буруу газар руугаа орсон хоёр дайлжгар охин ингэж алцгаж явж байгаад одоо тэгвэл хаашаа нөгөө тал руу очих хэрэгтэй юм байна гэ тэгээд ингээд энд ингээд төөрж байгаа тухай гарнаа. За одоо хоёр аль нэг талаар нь тойрон гутлаа тэр шатаар гарч ирэх гээд багхгүй. Камер авчих. Манайхан шатаа оллоо гэж. Зөө. Хаана гараад ирсэн. Тэгээ мэдээж энэ бол ингээ бит хоёрын хувьд амар хөвгөлтэй байсан учраас айлгууд инээлтэн. Энд байна. Я одоо тэгэхээр сайн гэсэн үг шиг. Шууд амар инст кармад болоод байна. За одоо бит хоёр очроо ойлгож ш. Одоо яг болох гээд байна. За ийхүү finally арай хийж эцэст нь нэг юм төв шатаараа гарсан юм. Өстэй. Мөн. За юм яриа. Бид хоёр штэ Нью-Йорк орох автобуснасаа буугаад тэнгүүтлээ алхаж агаад гадаа амар халуун байсан. Тэнгүүтлээ гадаа алхаж агаад метрондоо суугаад тэгээ ингээ хулигдах гад тэгээ бүр ингээ төөрж мөрөө тэнэгтэж агаад тэгээ арай хийж суугаад амар зоо юм ярих уу. Эдний метроны шээсний өндөр филингийнхээс жоохон өөр юм байна уу гэж. Манай филингийн метроны шээс өөр юм даа гэж. Манай
Тийм тий. Саяхан нэг арай нэг өөр байлаа гэж. За тэгэнгүүтлээ тэр метроноосоо буучаад метро гэх юм зүг биш дээ гэснээс би яг үндэ одоо хүртэл метро, train, trolley эдрийг ялгадаг шүү дээ. Одоо яах вэ? За метро гэж ярьчих сайхан. Метро гэж ярьчих. За ингээд саяныхаа эхнийхээ метроноос буугаад дахиад жоохон алхаад тэг хоёр дахь метронд суулаа. Тэгсэн чинь ингээд бас дэлгэмж явж байгаад үгүй дэлгэмж явж байгаад явах юм мөрөөрөө явж байгаад тэгээд метроноос хоцорсон байдаг. Яг орсон чинь ингээд явж ирсэн. Цаашаа энэ дээр жоох ээч. Цаашаа энэ хүчит би палачтай доошоо сууж ирэх гэдэг бодлоо. Метрон дотор ийм. За тэгээд охид юм болохоор селфи хийн. Борчоо. Инээс авчихсан. Сая нэг тийш явж байгаа. Биш энэ бороо тийш явчих. Тэгээд буцаа явж чи бороо тийш явчихчаа. Одоо тэгэхээр яг оргин хаашаа. Бор бороо тийш явчих. Тэр яра. Таархаа. Би энэ бүчит чи сэтгэлээсээ ингээд гараа бүр яг ингээд ингэсэн гэ боддоо. Таархаа. Тайсан байх. Апагийн минь. Дэлгэж нэг апагийн минь дэлгэж. За бид хоёр гадаа нэрсэн. Одоо энийг заалаа. Начи яахсан бэ? Паспорт уншуулах хэрэгтэй юм. Сайн байна уу? Овэж та. Яах вэ? Хоёр макрог. Вау. За. Ой, шот. Энэ бүч надад амар нэг тийм амар сонин шинэлэг мэдрэмж надад өгсөн шүү дээ. Ингээд их тийм дотн нэг юм хөвгчлөлтэй дотн. Яагаад гэвэл ингээд одоо ингээд ерөөсөө уулзж байгаагүй ингээд ийм хүмүүс байгаа шүү дээ. Ингээд сайн байна уу ч юм уу эсвэл hello гэдэг тийм ерөөсөө юу байхгүй. Зүгээр л ингээд авснаа хоёр дахь хүртгараа дэрсч за. Нэг юм амар хөрх нэг юм дотн. Яра. Сайн байна уу? Бичлэг хийж болох уу? За бичлэг хийж болох гэдэг самбарын хурц юм шүү. Тэрийг олох хэрэггүй. За ингээд бит хоёр. Одоо ингээд буцах автобусаар хүлээгээд зогсож байна. Тэнгүүтлээ бит хоёр өнөөдөр ингээд хамгийн гол зөрчин зорилгоо олж биелүүлсэн. Сонгуулаа өгсөн. Амар бэлтгэсэн шиг ярьсан. Тэгэж сонгуулаа өгөхийн тулд бит хоёр Филадельфия гэдэг хотоос Нью-Йорк руу хүртэл ингээд автобустаар. Тэгээ тэр автобус нь ер нь бол 20 доллар тий. Тэгээд зүгтээ юм болж байна. Тийм бит хоёр бүр гоо оюут
оюутан царай. Бүх хямдхан энэ төрөө завж гэн олж ич. Тэгээд хамгийн хамтдаа тийм автобусны билет олоод тэгэнгүүтлээ уусан газраасаа сонгуулийн байр руугаа явах хүртлээр баахан метродоод тэгээ буцахтаа бас баахан метродоод одоо ингээд буцахтаа бас автобустаа ингээд ер нь бол оюутан бидний хувьд бол нэлээд их доллар бол зарцуулсан байгаа. Тэгээд энийг ихтэй бит хоёр амир юм waste буюу ийм өрсөн мөнгө гэж юусаа харах байгаа тийм. Яагаад гэвэл ITX зүгээр шүү. Тийм. Яагаад гэвэл ингээд бит хоёрын хувьд ингээд энэ бол амир их тийм ингээд иргэний үүргээ гүйцэтгэж байгаа хэлбэр гэж ойлгоод бит хоёр бол өөрсдөө аим бахархаж байгаа. Тийм. Тэгээд одоо Монголд арай сонгуул өгөх арай болог баг 29 мөнгөтэй. Манай энд бол 20-23-ны хооронд өгөөрэй гэсэн. Өнөөдөр 20 ингээд эхний үед бит хоёр өгч байна. Тэгэхээр та хэдмэн залуусаа та хэд хоёр шиг байгаа. Гэхдээ чинь нам рекламдаагүй сонгуулаа өгөөрэй гэж рекламдах бол маш зөв. За чи ямар нам дугуулсан? Тэгээ ямар нам ямар хүн сонгохоо та хэд өөрсдөө судалгаагаа хийгээд мэдж байгаа. Надад бол сонгуулаа гоё байлаа. Манай энэ хүний анхны сонгуул байсан. Анхны сонгуул шүү дээ. Анхны сонгуул. Би бол бацаандаа биш. Би зүгээр миний яг 18 хүрдэг жил. Би зүгээр арай хүрээг болт сонгуул болчихсон гэж. Тийм, тэгээ би өгч чадаагүй. Сонгуул оноор 18-тай байлуу яасан. Орон дээр оччихсан. Тэгээ ингээд би анхны сонгуулаа Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод сонгуультаа идэвхтэй оролцоорой. Bye. Ингээд одоо энэ бол миний анхны сонгуул байгаа даа шүү дээ. Тэгээ би ингээ яг нөгөө 10 жилдээ үзчихсэн нийгмийнхаа хичээл дээр үзчихсэн одоо сонгуул Монгол улс төр ч юм уу нийгмийн тогтолцооны талаар хамаг юмаа зүгээр хоолтойгоо хойлоод идсэн байгаа байхгүй юу. Тэгээ би бүр ерөөсөө ингээд анхан шатны мэдлэгч байхгүй санагдчихсэн надаа. Тэгэнгүүт би одоо хаанаас олж уншиж одоо үзэж судлах хэрэгтэй бэ гэдгээ нэг сайн ойлгохгүй байсан. Тэгж жагаад би ер нь бол энэ бичлэгүүдийг үзсэн байгаа заяа. Эхлээд ингэсэн. За энэ удаагийн сонгуулал хувь тэнцвэрлэх буюу холимог тогтолцоогоор явна гэдгийг сонсчоод холимог тогтолцоо нь яадгийг ч мэдэхгүй багийг сууж байгаа байхгүй юу. Тэгэнгүүтлээ би яанаас судалж болох вэ гэгээд YouTube-ээр ингээ сонгуул Монгол гэж хайж агаад энэ 11-р ангийн нийгмийн онлайн хичээлийг үзсэн заяа. Хоёрдугаар талхлаар сонгуул бишэлийнүүд эрчүүлдэг. Тэр бичлэгээс бас ингээ авахыг аваад хаяад үзсэн. 3 дугаарт Камерын амраа болон Абар гайн энэ нэг юм бичлэгүүд байсан. Би бүгдийг үзсэн гэж бол худлаа ярихгүй. Гэхдээ одоо эдгээр бичлэгүүдийг ер нь үзүүл үзээрэй гэж санал болгож байна. Гингүүтлээ тэр гэж юу вэ гэдэг чаналын нөгөө Тэнгэр телевизийн ингээд амар гоё ойлгомжтой сонгуулийн тухай бичлэг ингээд сүүлд орсон байсан аахгүй. Тэрийг бас үзсэн. Энийг бол бүр үнэхээр яг highly recommend хийж байна заяа. Нэмээд Тэнгэр телевизийн мэтгэлцээний шууд дамжуулалтууд. Би бас бүтэн үзсэн гэж худлаа ярихгүй. За тэрэн дээр нэмэгдээд GoGo-ийн тэр нөгөө нэг тойргоор жагсаалтаар гэсний мөрийн хөтөлбөр идэр гисэн. Энэ бол маш хэрэгтэй мэдээлэл санагдсан. Зүгээр нэг годигтай юм нь болохоор ингээд яг бүгднгийнхэн мэдээлэл бол байгаагүй. Одоо ихэнх нь ингээд яг нэг ардчилсан нам, Монгол ардын нам хоёр л ингээд их мэдээлэл оролцсон. Бусад намын нэр дэвшигчдийн мэдээлэл бол яг бүрэн бол байгаагүй. Тэгээд бас өөнөө гэж унших нь зөв юм болов. Би тэгээ уншиж байна. Өөнөө зэг news, өөнөө зэг vote гэд энэ Instagram хаягуд бас сайхан шүү. Чи яаж ч дэлжгэр байж болно. Чи яаж ч хөвгчлөлтэй байж болно. Чи хариуцлагатай иргэн байж сонгуулаа өгөх хэрэгтэй. Сонгуулаа өгөөрэй. Сонгуулаа өгдөг залуус хүмүүс бол the coolest. The coolest.